Тэгэхээр энэ байдлыг бид нар ярилцээд тэгээд үүнийг шахаж ингэж цаашаа явуулах ёстой гэж бодож байна. Бид нар хуулийг заршуулдаггүй, гэхдээ хүнийг хэлмэгдүүлдэггүй хууль хяналтын тогтолцоотой болох ёстой. Энэ чиглэл рүү маш том алхам хийж байна. Би өнөөгдөө солингоос харж байна. Малчин хүн шүүхтээр очоод том аж ахуй нэгжийг яллаа гэж. Манай шүүх тийм болж байна гэх хүн ярилцлага өгсөн байна. Үнэхээр тэр эрүүгийн хууль гэж тэр социализмын үед байсан. Тэр шал өөр утгатай байсан. Тэр хууль бүрэн өөрчлөлтийг бид нар эрмэлзсэн. Тэр зөрчлийн хууль гэж гаргасан. Одоо тэр хуулиудаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тэр хуулиудыг хэрэглэх тэр хуулийг батлах ёстой. Ягаад гэвэл 9 сарын 1-ээс нөгөө шинэ хуулиуд чинь хэрэгжих гээд байна. Нөгөө сонгуульд бол 10 сарын 1 хүрч их хурл нэгдэн шүү. Энэ хуулийг хэлцэж чадахгүй. Үнэхээр хүний хуулийн зөрчилгүй, хүний эрхийн зөрчилгүй, хуулийн зөрчилгүй амьдрья гэж байгаа бол энэ хуулийг хамгийн түрүүнд барьж авч хэлцэх хэрэгтэй. Тэр эрүүгийн асуудлыг, тэр зөрчлийн асуудлыг, иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Хэрхэн энэ ардчилсан хүний хүндэтгэх нээлттэй гэхдээ хуулийг заршуулдаггүй, хуулийн өмнө бүгд ижил байдаг. Тийм тогтолцоог бий болгохын тулд тэр амин сүнс нь болсон хуулийн төслөөлөлөөр хэлцэхдэггүй сууж лээ. Тэрнийг барьж авч хэлцэх ёстой. Бид нар дахиад тамийн тооны үлгэр рүү унаш. Дахиад нэг хэсэг хүн гарч ирээд энэ буруу хууль батлагч. Энэ юм тэрэн тийм. Дахиад бид нар ухарч авах шүү. Тийм учраас энэ зүйлүүдийг бид нар ярих ёстой. Энэ юмыг ярихгүйгээр энэ их хурл завсарлах хэрэггүй л гэж бодож байна.